За энэхүү 13 дахь жилдээ Монгол түмэн бахархлын өдрөө өргөн дэлгэр тэмдэглэж, өв соёл түүхийнхээ үн цэнийг сэргээн сануулсаар байна. За Эрдэнэтэн судлаачдын хувьд ч их Монгол улсыг байгуулсан их эзэн Чингис хаан бол үеийн үед Монгол хүний зүрхэнд омогшил бахархлын гал ноцоож ирсэн түүхийн мөнхөрсөн бэлэгдэл гэж үздэг. Тиймээс түүний байгуулсан гэгэн үйлс суу бэлгийг дээдлэн хүндэтгэж үүрт санам биширж явах нь Монгол хүмүүрийн эрхэм үүрэг хэмээн судлаачид онцоллоо. Монгол улсын ерөнхийлөгчийн 2012 оны 1-р сарын 9-ны өдрийн 4 тооцоо зарилгаар эзэн богдо Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон шинжлэх ухааны академийн санал үндэслэн албан ёсны болгож уг өдрийг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Тэгвэл энэхүү өдрийг яагаад тэмдэглэн өнгөрүүлэх ёстой вэ гэдэг дээр судлаачдаа дараах хариултыг өглөө. Их Монгол улсыг улс үндэслэгчээ улс орон болгон хөндлөн дээдэлдэг энэ дэлхийд Монгол улс гэдэг их Монгол улсыг үндэслэн байгуулагчийн хувьд нэгдүгээрт Чингис хааныгаа бид бахархан дээдлэх ёстой. Хоёрдугаарт дэлхийд дахин давтагдаагүй Монголын эзэнт гүрний үндсийг тавиад дэлхийд дахинд хүний элчийн аюулгүй байдал, хүний эрх чөлөө, угсаа ялгуураар гадуурхахгүй, шашнаар гадуурхахгүй, дэлхийн том Евразийн уудам тал нутгийг хамарсан Монголын эзэнт гүрэн гэдгийг үндсээ тавьж байгуулсан. Монголын эзэнт гүрэн болвол Монголын түүхийн хөгжлийн хамгийн оргил үе байсан. Тийм учраас эзэнт гүрнийг үндэслэн их Монгол улсыг байгуулсан хаан болвол монголчуудын яхаргагүй шүтэж бахархаж явах тийм түүхэн хүн гэдэг талаас бид нар өнөөдөр энэ хүнээр бахархаж байгаа. Монгол бахархлын өдрөөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн чансан өндөр хүчит бүхийн барилдаан болдгоо. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн нь бэлгийн тоолол учир аргын тоололтой нийцүүлэн тэмдэглэхэд жил бүр өөр өдөр тохиодог байна.